Сайн Улаанбаатар хөтөлбөрийн үзэгч та бүхэн боловсролын болондоо тавтай морил. Та яг одоо гадаа бороо орж байна. Та түүнийг цонхоор харан зогсож байна гэж боддоо. Цонхны цаанд тусад бүрийг хараад халуун копи бариад та зогсож байна. За тэгвэл энийг та харахтаа таны дотоод мэдрэмж, таны өвөрмөц байдал, өөрөө өөрийгөө мэдрэх тэр байдалд нь ямар мэдрэмж төрж байна вэ? Тэгвэл үүнийг зарим хүмүүс, бусад төрлийн хүмүүс харахтаа зам түгжирхэн, шавар болох нь гэж хардаг бол дөрөвдүгээр төрлийн хүмүүсийн маань дотоод мэдрэмжийг илүү харуулсан мэдрэмжтэй байдаг байх нэ. Өнөөдөр бид дөрөвдүгээр төрлийн буюу романтик, бүтээлч, гоо зүүн мэдрэмжтэй хүмүүсийн талаар ярилцах болно. Таны өөрийн дотоод ертөнц, харилцааны хэв маяг, тэр дундаа стрессийн үед таны хэрхэн бие махбод болон сэтгэл зүйн хувьд хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг ойлгоход туслах өөрийгөө танин мэдэх цуврал маань үргэлжилж байна. Дөрөвдүгээр төрлийн хүмүүс маань маш торгон мэдрэмжтэй, өрөвч сэтгэлтэй, өөрийнхөө байхыг туйлаас хүсдэг хүмүүс байдаг. Тэд бол урлаг, утга зохиол, гоо сайхныг зүрхээрээ мэдэрдэг, дэлхийг илүү өнгөлөг болгодог жинхэнэ бүтээгчд байдаг. Тэд өөрийн гэсэн өнгө төрхтэй, гүн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгвэл дөрөвдүгээр төрлийн хүмүүс маань стрессгүй, сэтгэл санаа сайхан байх үедээ гаргадаг зан чанаруудын талаар ярилцъя. Дулаахан, өрөвч зөөлөн, өөрийгөө эргцүүлж тунгаан боддог, илэрхийлэх чадвар сайтай, бүтээлч, зөн совинтой, хүмүүсийг дэмждэг, эрхэмсэг зан чанаруудыг гаргадаг байх нэ. Харин сэтгэл санаа таагүй, стресстэй үедээ байхдаа ямар зан чанарт гаргадаг вэ гэвэл гівүүрч сэтгэлээр ундаг, өөртөө хит их автдаг, өөрийгөө буруутахын шаналдаг, ёс суртахуун хүн шиг шүүдэг, биеэ барьж дотогшоо автдаг, зөрүүд, сэтгэл хөдлөлттэй зөвхөн өөртөө анхаардаг зан чанаруудыг гаргадаг байна. Харилцааны хэв маягт дөрөвдүгээр төрлийн хүмүүс маань гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг авчирдаг. Тэд хуурамч сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсдэг төрлийн хүмүүс байдаг. Тэдний дотоод сэтэл нь болохоор би бусдаас өөр, надад ямар нэгэн чухал зүйл дутагдаад байна. Тийм учраас намайг хинч ойлгохгүй байна. Намайг хаях вэ гэсэн тэр дотоод айдас байдаг. Дөрөвдүгээр төрлийн хүмүүс маань маш өвөрмөц хувцалтай, стилтэй, онцгой. Сэтгэл санааны байдал нь өдөртөө маш олон хувирдаг төрлийн хүмүүс байдаг. Дөрөвдүгээр төрлийн хүмүүс маань юунаас болж маш их стресстэй вэ гэвэл тэднийг хүмүүс энгийн уйтгартай гэж үзэх үед эсвэл мэдрэмжийг нь үл тоох үед хамгийн их хямарч стрессдэг. Стрессдсэн үедээ тэд маш их гуниглаж, бусдаас өөрийгөө бүр мөсөн тусгаарладаг. Та нар намайг яаж ойлгох вэ гэж бодож өөрийнхөө дотоод ертөнцтэй автдаг. Үүнээс болоод тэдний хэтэрхий эмзэг олон айштай гэж шүмжилэх нь бэ. Стрессийн үед тэд өөрсдийгөө бусдад харьцуулж, ганцаардмал өөрийн дутагдaltaй талыг мэдрэх үедээ маш их түгшинэ. Сэтгэл хөдлөлийн маш их савлгаан дунд амьдардаг учраас дотоод энергийн хувьд амархан туйлдан ядардаг. Хүмүүс мэдрэмжийг нь ойлгохгүй байхад би яагаад ийм өөр бас бусдаас гадуурхсан юм бэ гэж өөрлөгөө буруутгадаг байна. Тиймээс дөрөвдүгээр төрлүүдэд дараах 3 зөвлөмжийг хүргье. Өөрийн толгой доторх тэр гунигтай дурсамжаасаа гарч бодит байдалтай төвлөрч дасгал хийж толгоогоо сэргээгээрэй. Мэдрэмж ба бодит байдлыг илүү сайн ялгаж салж харж гунигтай байна гэсэн тэр мэдрэмж ба бодит байдал хоёроо илүү ялгаж сураарай. Өдөр тутмын таны хийсэн тэр багахан зүйлд өөрөө талархаж, тэр зүйлүүдийн тэр жагсаалтыг гаргаж, өөртөө талархаж, өөрийгөө урамшуулж хэвшээрэй. Дөрөвдүгээр төрлүүд та бүхний маань хамгийн том хүч бол өвөрмөц тэр онцгой байдал байдаг. Харин хамгийн том сургамж гэвэл өөрсдийгөө бусдад харьцуулахгүйгээр хамгийн үнцэнтэй гэдгээ ухаан ойлгоорой гэж зөвлөж байна. Сайн Улаанбаатар хөтөлбөрөөр өргөжлүүлэн хүлээн авч үзнэ үү.